Тэр үүдэн болохоор ингээд класс байгаа. Тэгээ ингээд хүмүүс орж ирэхэд болохоор ингээд юу аавна? Тариф аваад өөрийгөө амраамар ах юм бол 8 гээл шууд хорондоо орол унтчихдаг. Тэгээд уусаа ингээд илүү дутуу юм үзэж харах ч юм уу ингээд сонсох тиймэрхүү зүйлс байхгүйгээр би ингээд зүгээр унтмаар энэ хэвэл тэгэл шууд унтчихдаг. Одоо нэг нойр бол ер нь асуудалгүй тэгээд нэг тийм тав гэд зүгээр ингээд гэрэл хасааж унтрааж байгаа юм шиг байж бол яг чаддаг. Тэгээд яг хөө заримдаа тэхгүй байх ч гэсэн их хөвчлэн. Тэгээд саяхнаас болохоор ингээд гинт тэгэл яг жаахан сэлдээд байгаа юм шиг санагдаж манагдал. Тэгээ яг ингээ өөрийнхөө хийж байгаа ажлыг тэгээ яг амьдралын хэв маягаа харахаар төдийлөн яг ингээд бүр нэг тий цагийн одоо ингээд урт хугацааны ингээд ажлын цагтай байгаагүй тэгэнгүүтээ ингээд амьдралын яг ингээд ачаалал бол хавьгүй гайгүй байгаа. Тэгээ одоо нэг тий амьдралын маяг хооллолтын хувьд болохоор бас ингээд тавьжгүй байгаа гэж бодож байгаа. Гисэн хэдий ч гэсэн ингээ яалтчгүй ингээд бид бол ингээ мэдрэгдээд байгаа хгүй ингээ бүр нэг тийм цаанаасаа л бүр ингээ сулдаж унчаал. Цаанаасаа л бүр ингээ ядарч унаал заяа. Бүр ингээ тэ одоо баг ингээ өөрийгөө зүгээр ингээ нэг талаас нь ингээ дэш нь ингээ татмаар санагдаж манагдаад. Тэгээ яг одоо яг юу болохгүй амлаа гэж бодсон ч яг хуу цаг агаараас болж болох юм гэж бодсон. Одоо ер нь бол нэг тийм ганц юу яаж байгаа үнцгэн юм л да. Зүгээр л ингээл унтж байгаа л гин сэрэл тэг хүн чинь ингээд яг бодно штэ ингээ өглөө болчуу альсвал би ингээд ягаас ирчвэ гэдэг тэгэл цаг харангуут 3:30 яг нэг тийм яг өөрийн цагаар альсвал яг нэг миний нойр ханцсан байж болно л доо. Та нар намайг юу идэж байгааг л харчвал доо. Өглөө сүт эцэтэй цоо. Genau. Und dann nehmt ihr noch 2 andere und dann macht ihr das wie so. Өөрийгөө яаж өнгөтэй харамтлахгүй байц. Тэгээд би ямар ч юм фитнес дээр ирсэн байна. Би дасгал хийцгээ. Гэвч яг ирээл 0 орсон чинь миний дээр нь ирсэн. Би ирсэн ч гэж ер нь ирж юм байна. Яг уу ер нь бас шинж тэмдэг илэрч илээсэн л да. Тэгээд яг өнөөдөр яг одоо бидний мэдсэнгүү. Гэхдээ зүгээрээ ямар ч ирсэн юм чинь дасгалаа хийн. Тэгээд миний царайцыг харж айс дээр нь нэг тийм сарын тэмдэг ирэх үед бол хүн бүх юмараа шимэрдэг байгаа. Тэгээд би түүнийг өгтөн авахд бэлэн болсон юм шиг байна. За тэгээд одоо их гүцгээ тэгээд дараа нь хөрөмжүүд дээр орцгоё. За тэгээд мэдтэн таарай. Амраг үзэж дуусгал. Би замаас буухгүй. За хэдэн минут орсныг хүртэл би мэдгүй заяа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж чинь надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд замаас буучихсан. Тэгээд суул та хийж байна.
Тэгээд 33 2 ирсэн байгаа. Тэгээд одоо сүүлийнх оролтыг гаргаж байна. Бүхээс болж байна. Одоо бүгд рүү сонголт хийцгээе. Хөлийн шүрмэс татчих. Яа, станэрэ. Амшигтай. Өнөөдөр бол бүр үнэхээр сайн байлаа. Үнэхээр мундаг байлаа. Тэгээд яг би гүйж эхэлснээс хойш шууд ингээ минут утсан дээрээ тавиад тэгээ яг орж ирээд зогсоолоо. Тэгээд 2 цаг 20 минут өнгөрсөн байна. Тэгээд надад бол бүр ингээл бараг 4-5 цаг ингээд урт хугацаанд хийсэн юм шиг санагдаж байна. Амар урт санагдсан ч яг 2 цаг хийсэн байна. За тэгээд би тийм амар одоо тийм миний бэлтрийг харж байгаас тийм амар мундаг болцоогүй байгаа ч гэсэн ингээд сүүлийн 2 жилд ингээд яг тийм тасгал хөдөлгөөн хийгээл би дээр анхаарч байгаа. Ингээд яг тэр болгоноос энэ нь зөв юм шиг байна, ингэх юм шиг байна гэж сураал явж байгаа. Тэгээд ямартай ч эхлээд ингээд техникүүдээ ингээд олж авчаад тэгээд тэрнийгээ яг нэг тийм өөртөө чин үнэнчээр хийгээд явах хэрэгтэй. Нөгөө нэг хүмүүс тэгдэж штэ. Ингээд ажил хийж байгаа тулдаа л ингээ өртөө явж гин ч юм уу. Альсвал ингээд ажил хийж байгаа тулдаа л би мөнгөгүй байна ч юм уу. Нөгөө нэг ингээд нэг тийм жок хийдэж штэ. Яг тэрэн шиг ингээд би ингээд дасгал хийгээд одоо фитнес ч юм уу, спиннинг ч юм уу, йогт ч юм уу явж байгаа тулдаа л ингээд яг нэг тийм нэг л жин дээр байгаа юм шиг санагддаг. Тэгээ хүнд ч одоо тий амьдрал ингээд тий уулт босолтын үе ингээд амар олон тохиолдсон шүү дээ. Тэр болгонд ч ингээ хүн бас ингээ өөр тий ингээд жин нэмэгдэх юм уу айлсвал ингээд яг хасагддаг хүмүүс байдаг шүү дээ. Миний төрөл сэргээр аваад ах ч юм байхгүй л тий. Сая амар сандарсандаа л авчлаа л. Миний авсан юм цүнхэнд багтахгүй тэгээ би фүүзэ барайвч. Ичсэн хүн алан гэдэг шиг л. Гэтэ би ер нь бол зүгээр яг ингээд банан ч юм уу тийм их юм асуу. Бодлоо ярих. Би шууд 2 фүүзэ зүүрч гэж бодсон. Та-даа! Эний ч уулын юм хийдэж шүү дээ. Зээлсэ. Жижиг явцгаая. Саяны дасгалуудаас илүү өксүр жих нь бүр үнэхээр амар урж байна. Тэгээд дугуйны жолооч басны дараа бол бас тэгээ замын хөдөлгөөний дөрмийг бол яалтчгүй ингээд сурах хэрэгтэй болдсон байна. Тэгээ гадралдсан байна. Ядахнаа л ингээд урдаас ирж байгаа машин гэрлээ шилжүүлэх юм бол ингээд баярлж байгаа байхгүй.
За ердөө үед бол энд ингээд хөл хөдөлгөөн байдаггүй байгаа. Тэгээд одоо нөгөө нэг сарын турш ингээ хөл хөдөлгөөнтэй байна гэсэн чинь бас гоё л юм. Бүрстэнэр амар халууцлаа. Тэсүүл рүүгөө бүр ингээд нөгөө юу ингээд өгзөгний аль болчонд те тэр жилтний юу орж байгаа нь те мэдрэгдээд заяа. Одоо ингээд фитнес дээр чи ингээд төхөөрөмжийн дээр орох юм бол ингээд булчингаа мэдэрч хиймээ гэдэг нь штэ. Тэгсэн чинь би сая дууж ээж явж байхдаа ингээд тэрийгэ баг мэдрээд гинэ угаасаа мэдэрсэн заяа. Тэгжсэн. За ингэж яхаар зүгээр шууд бууж байгаа зүгээр алхачаа юу ядаж ингээ арай дээр штэ. Тэгж утснаа. За нэгд хийж байгаа юм чаа. Тэ ортол нь хийчихээ гэж. За ямар ч байсан тэгээд. Тэ өрөөндөө ирсэн байна. Одоо сайхан амрыг маргааш ихтэй би ер нь баг орноос усахгүй хаа. Өнөөдөр бол бас үнэхээр яг ойрын хит хоног чи яваагүй те гэсэн юм шиг ингээд тэ өөр хэм бийтэй бол баг те тулж ажиллаа штэ. Тэгээд угаасаа тэ сарын тэмдэг ирсэн байгаа юм чинь мэдгүй маргааш өглөө бол ер нь юу ч болж магадгүй гэж бодогдож байна. Тэгж бодогдож байна. За тэгээ ямар ч байсан сая дэлгүүр ороод юу яасан. Тэгээд банк гэрээ хоол идэхэр чинь бас нэг тэг түргөө холмол идмэр санагдана. Тэгээд нэг бургер авсан байгаа. Ундаа авсан байгаа. Тэр тэгээд шүү хойда. Алдаг оног үзэж аваад. За одооноос болохоор ер нь үзэж байгаа тогтмол. Тэгэхээр бүр амар сайхан аштай болж мосчдаг тий. Тэгээд нүднээс салгавал хийж байгаа. Түрч байгаа. Тэгээд би уйлаагүй шүү заяа. Зүр ингээ миний нүд өвдөөд тэгээд нулимс маань гараад байгаа. Тэгээд яг бүр зүгээр ингээд нүдээ анаад твтгэхээр нүд рүүгээ ингээд ямар ч л лээсэн унтж чадахгүй байна. Би ингээд гадуур үзэсгэлэн болоод тахад яагаад ингээд лангуунуудаар нь яваад би юм авч जैन, тийм юм авч जैन гэд үзүүлэхгүй байгавэ гээл би яг ирснийхэн дараахан тийм 3-4 үзэсгэлэнд те юу яасан бохгүй ингээд яваад тэгээ яг ингээд лангуунуудаас ингээд юм авч яваад заяа бодлоо тэгээд тэгснийхэн дараа би ингээд амар үнэтэй юм аваад байгаагаа ойлгосон бохгүй юу. $10-оор ингээд зарим авч идэх мэдээ заяа. Тэгснээ ингээд амар яг хуу $10 заримыг байж болно шүү дээ. Гэтэ яг тэр хэмжээний заримуд биш байхгүй юу. Зүгээр л амар энгийн заяа. Тэгээ энэ одоо бүх юм нь жоохон үнэтэй. Тийм болохоор би энийг заавалгүй эндээс авч идэх авах шаардлага байхгүй. Тэгээд яг зүгээр л нөгөө нэг юм хөргөн хоолнууд энтрэл байхаас биш яг тийм нарийн нандин зүйлс бас нэг байхгүй. Тийм байгаа. Тэгээд одоо гэрийн чимэг би авахгүйгээс хойш тэгж бол одоо яг нэг өмнө хит хит үзэсгэлэнгүүд дээр нэг л амар хор хол сүрхий явж моод үдцсэн. Тэгээ одооных нь болохоор ингээд ер нь л угаасаа
Нэлийн удаан гарах юм чинь тэгээд ч бас нэг тий яг нэг тийм сонирхол бол татахгүй л. Тэгээ мөртөч нохоогоо салхилуулах гээд тайлт гараад ирлээ. Яа, миний өнөөдөр одоо л хэлж байна. Би савсанд ороод гарч ирлээ. Тэгээд ер нь өөрийгөө тэгэл за босоорой гэж босохгүй л ер нь хэвтээд ах шинжтэй шүү. Намайг шишээ хэн бол нэг юм хөө том автобусуудаар одоо хүмүүс ирсэн байх нь байна. Тэгээ бас таксигаар ирсэн бололтой багш байна. Тэгээд яг өөрсдийнхөө машинаар ирсэн харагдаж байна. За одоо ингээ хар шиг ингээ айлын гэрэл рүү ордог болох нь дээ. Надад төлхөрөө өгсөн байхгүй юу? Тэгээд би одоо гэрлөө нь явж байна. Ясаа эд сүдтэй асуудал байна ч. За явцгаая. Үзэж байгаа юмдаа хитрхийг орохоор яадгийг хэлье заяа. Сая ингээд би подкаст сонсож байгаасан чинь өглөөний цайгаа ууж байгаа байхгүй юу? Тэгжсэн чинь ингээд чихвч ингээд одоо зарим бичлэг дээр ингээд хараалын өгч юм уу ингээд яс бус үг хэллэг орохоор ингээд ди гэж дуурайд дээ штэ. Ингээд ямар нэгэн тийм дуу хийчихдээ штэ. Юм богино. Тэгжсэн чинь миний чихвч ингээд бүр ойр орхон тэгж дуурай болтгоо. Би бүр ярьж байгаа юмд хараал нэх орохоргүй юмнууд байна да. Яагаад ингээд ингээ хоёр өгнийхээ завсар хараалаа гэж хэлээд байгаа юм бахтаа гэж. Тэгээ миний чихвчнээ цэнийг дуусч ийсэн л юм байна. Яжгаад би бүр яг үнэхээр яг өөрөө тэгээд ойлгосон байгаа байхгүй юм. Яага хараал хэлээд байгаа юм л гэж хамгийн анх дуурахт нэг сонсол. Тэгэл яжсэн чинь дахиад дуурахаар нь ямар сони юм бэ гэжсэн чи сүүл рүү ингээд амар давтамжтай дуурангууд нь хөвлөлээ гэж. Тэгснэ хамгийн гол нь чихвч унтарсны дараа л би мэдлээ. Гэтэ нэг хэмнэлээр амьдрна гэдэг үнэхээр уйтгартай юм шиг мөртлөө бас их гоё юм заяа. Дулаан орж мороод ирэхээр тийм жахан өөр мөртөө анхаарч манхаараад тийм хөөрхөн бол юм болъё гэж мэгээ яриад сууж ах юм болов. Яаж мэдэх вэ? Тэгээ одоо бол зүгээр ингээд личэндээ ороод зүгээр шүү дээ. 24 хоног гэс дуусгая. Ингээд гэс тайлбарлага өөртөө гаргаж өгье. 25 он ер нь яах вэ гэж мэгэл тиймэрхүү юм бодож модол. Зүгээр ингээд урдах хичээлээ хийгээл фикстэй юмудаа хийгээл явжээ. Тэгээд сүүлийн үед ингээд ер нь бичлэгийн чанар муугаа тэгсэн ингээд нэг тийм сонирхолгүй, өрнөлгүй байгаад байгаа бол үнэхээр уучлаарай. Тэгээд аль болох тийм ингээд одоо сонирхолтой үедээ л ингээд бичлэг авахыг хичээж байгаа штэ. Гэтэ яг ингээд тэрийг өөрөө ингээд засварлаа явж явах үед үнэхээр ингээд энийг үзээд зүгээр ингээд баг хинт ч тийм хэрэггүй штэ гэдээ өөртөө хэлж байгаа тийм үед бол тийм дүрснүүд л зүгээр үнэхээр олон байгаа. Гэтэ тэгээд манайхан жаахан л төсчих. Тэгээ яг удахгүй ингээд бас сонирхолтой тий адлын худалтай бичлэгүүдээр уулзах бах. Гэтэ яг нэг тодорхой хэмжээний зарим нэгэн бичлэгүүдээр уулзахгүй шүү дээ. Одоо жишээлбэл нэг тийм тий. Миний найз залуу болмол гэсэн юм байхгүй. Тийм болохоор ямар ч байсан өнөр ингээд тасралтгүйгээр хийгээд явж байгаа нь миний хувьд ихний ээлжинд чухал байна. Учир нь би ингээд за одоо ингээд сонирхолгүй байгаа юм чи ингээд зогсчих юм бол тэр чигээрээ би яг ингээд
бастай ингээд нэмсэн бүр бичлэг хийх юунасаа хүртэл гарчих хэмжээний магадгүй байгаа учраас. За тэмдэглэж үлдэх бас нэгэн үйл явдал бол за миний дэвтэр ер нь бол дуусгаж байгаа. Тэгээд одоо яг хамгийн сүүлийн хуудсан дээр явж байна. Тэгээд энэ 7 хоногийн юу яваад төлөвлөгөө тэгээд тэмдэглэл яваад тэгээд дуусах байгаа. Энэ ингээ сүүлийн хуудас тэгээд ингээ халаас нь байна. Тэгээд энэ болохоор миний 24 оны төлөвлөгч дэвтэр байсан. Тэгээд 12 сарыг болохоор би ямар ч тач өөр дэвтэр дээр тэмдэглээд тэгээд яг 25 онлууга яг шинэ дэвтэртээ орох нэ. Өөр дэвтэр аваад 12 сараа хийчээд тэг үргэлжлүүлээд явах юм бол дахиад тэр дэвтрээс одоо нэг арийнхын сарууд бас юу ячих бах та шилжих болох бах та гэж бодоод тэгэхээр юу ч гэсэн 12 сараа энэ дээр тэмдэглэе гэж бодож байна. Тэгээд 12 сард болохоор дараагийн төлөвлөгч дэвтрээ худалдаж авна гэж бодож байна. Тэгээд зүгээр захиалгаар биш яг өөрөө явж байгаа. Тэгээд бас дурсамжтай ингээ худалдаа авалт хийвэл дараа нь бас хүрх юм уу гэж бодож байгаа. Тэгээд энэ дэвтрийг бол яг ингээд бүрэн дуусгасан гэхээсээ илүү ингээд хос уузнууд бол маш их байгаа. Тэгээд их нэг тийм тэмдэглэл бичмээр санагдсан үедээ л бичдэг тийм хүн болохоор тэгэл сүүл рүүгээ нэг жоохон хичээсэн. Тэгээд эхэндээ болохоор ингээд ер нь бол ингээд орно штэ. Тэгээд дунд үе рүүгээ жоохон юу яасан салгардуулсан үе байгаа. Тэгээ буцаад нэг юм буруугаар орох гээд зүгээр яг ингээд төлөвлөх нь чухал гэдэг одоо нэг гол үндсэн ингээд суух дадлага байдаг штэ. Тэрлөөгөө орох гээд яг ингээд гойд зүйлгүйгээр шууд ингээд бичиж явсан нэг 2 сарын хугацаа байгаа. Тэгээд тэрнээс хойш буцаад ингээд яг хөөрхөн болъё. Одоо нэг арай хэв маяг руугаа одоо өнгө үзэмж тал руугаа анхаарай гээд тэгээ яг ингээд хийж эхэлсэн үе энтер байна. Тэгээ яг одоо сүүлийн нэг 3 сар ер нь нэлээд тасралтгүйгээр нэг арай бүтэн явчудаа л гэж бодож байна. Тэгэхээс ш яг нэлээд тийм алаг цог дүүргэлттэй. Гэтэ бас яг гайгүй яг чамлахааргүй тийм дэвтэр байлаа. Тэгээд яа. Дэвтэр дуусгана гэдэг чинь бол бас гоё мэдрэмж шүү дээ. Тэгээд яг ингээд дуусгасан дэвтрээ дараа нь ингээл тэ үзээл суун гэдэг чинь бас нүүлэх дурсамж, нүүлэх ингээд нэг тийм гоё мэдрэмж. За тэгээ ямар тач дэвтэр маань дуусах гэж байна. Анх уул нь би энэ улаан өнгөнд кюм их дуурлж морлоо л ингээл. Гэсэн чи одоо ингээд нөгөө энэ маань бүтэн жил ингээд миний тий хаанаас салахгүй явцсан болохоор ингээд энэ улаан өнгө биш. Тийм арай өөр нэлийн царай муутай болсон юм шиг санагдаж байна. Тэгээд тэгээд миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Сайхан амарцгаагаарай. Энэ 7 хоногийг гоё өнгөрүүлээрэй. Эх 7 хоногийг гоё өнгөрүүлээрэй. Тэгээд 12 сард уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Бүх зүйлд нь амжилт. Эрүүл агаарай. Йоо, сэлэт юм ааш. Яа, би бичлэг хийжээд тэгээ хадгаллаа гэж дарах гэсэн чинь дөнгөж бичлэг эхэлчихэд шүү дээ. За тэгэхээр хас та нар ингээд анхудаа сонсож байгаа юм шиг сонсоорой гэж.
Би ингээ анх удаа ярьж байгаа юм шиг ярина. Яасан чадгүй юм бэ? Хумсны булчин сулаа бүр.